Орчин цагийн дижитал бизнес менежментэд маркетингийн хэрэгслүүд яагаад чухал хэрэгтэй байна вэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. Бизнес менежмент онлайн хөтөлбөр, имэйл маркетинг болон видео контентууд нь таны бизнесийг орчин цагт хамгийн хүчтэйгээр хэрэглэгчдэд хүргэх нэгэн сувг болж өгч байна. Үүнийг бүгдээрээ нүд нисэн хідэн баримтуудаар баримтжуулж харцгаая. Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг авахдаа хэрэглэгчид уншиж танилцахаас илүү видео үзэж мэдээлэл авахыг 4 дахин илүү үздэг гэсэн судалгаа бий. Аниматай судалгааны газраас 5 хүн тутмын 4 нь бүтээгдэхүүний видеог үзхийг чухалчилдаг гэсэн судалгаа гаргажээ. Иймээс та хэрвээ бизнестэй видео хийдэггүй бол хийж эхлэх хийхтэй чанар сайтай видеонуудыг хийх, хурдан хугацаанд цаг хэмнэсэн видео хийж болох програмуудыг сайтар мэдэх болох хэрэгтэй. Үүнд видео хийдэг Canva, InVideo, iMovie зэрэг програмууд орж болж байна. Эдгээр програмууд дээр хэрхэн яаж богино хугацаанд цаг хэмнэсэн өнгө үзэм сайтай, дизайн сайтай видеонуудыг, бүтээгдэхүүний видеонуудыг хийх вэ гэдэг талаар бид нар модуль 3 буюу бизнес төлөвлөгөө хичээл дээрээ дэлгэрэнгүй бүтээгдэхүүн үйлчлэгээ харилцагчдаа ямар шугамар, ямар сугаар дамжуулж хүргэх вэ гэдэг хичээлдэр маш сайн дэлгэрэнгүй үзэж болох юм аа. Имэйл маркетинг гэдэг нь орчин цагт маш их томоохон маркетингийн хэрэгслүүдийн нэг бөгөөд энэ маань өмнө дижитал маркетингийн төрөлтөө орж байна. Нэгэн судалгаа танилцуулахад Gmail 1 тэрбум хэрэглэгчтэй байгаа бөгөөд 2020 оны сүүлээр гэхэд 3 тэрбум хэрэглэгчдээр нэмэгдэх судалгаа гарчээ. Иймээс имэйл маркетинг нь дижитал маркетингийн нэгэн сувгийн төрөлд ордог бөгөөд цаашдаач энэ дижитал маркетинг, имэйл маркетинг зохицох нөлөөтэй байх нь тодорхой болж байна. Хэрэглэгчид ажлаа дуусаад орой 6-аас 11 цагийн хооронд имэйлээ нээж үздэг гэсэн судалгаа бий. Харин хэрхэн яаж имэйл маркетинг хийх, имэйлийн лист бүрдүүлэх, имэйл цуглуулах талаарх сургалтыг дараагийнхаа хичээлүүд дээр бизнес менежментийн хичээлээр орох болно.